Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр баал 6 дугаар хэсэг. За өмнөх дугаард бид нэр Чингис хааны баруунд хамгийн их алдартай гэсэн үгийг иш татаад зогссон байгаа. Энэ үг болохоор мэдээж жоохон тийм балмад гэмээр үг байгаа. Тэгээд Монгол хүний түүх жоохон тийм балмад байдаг. Өөрөөр хэлбэл тэр мэр хотыг ингэж одоо юу гэдгийг шатагаад түүгээд одоо юу гэдгийг алж устгасан гэсэн юм ингээ ярихаар жоохон нэг тийм ичмэр байдаг. Тий. Маш эртээр үед явсан учраас одоо юу гэдгийг жоохон гайгүй байх шиг байгаа даа. Гэтэл чи нөгөө нэг Библиэд гардгаар нөгөө нэг Израильчууд Кааны газар нутгийг одоо цэвэрлэж авахдаа бүх ир хүүстэйчүүдийг нь алаад эмэгтэйчүүдийг нь одоо онгон биш эмэгтэйчүүдийг нь алаад жирэмсэн хүүхнүүдийг нь алаад тэр хүүхдүүдийг нь алаад тэгээд бас илжиг нь алсан энэ төр гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр бичиг үсгтэй улс ингээд өөрсдийнхөө түүхийг ингээд сайхан хадгалаад ингээд аваад явдаг юм байна. Гэтэл бид нэр одоо юу гэдгийг яаж алж чадсан энэ төрөө ерөнхийдөө нэг бичиж тэмдэглээгүй асуудал байдаг. Тэгээ гадныхан дэрэг бичиж тэмдэглэдэг. Тэгээд бүр энэ тойрсон бүх хөршүүд бидэнд дургу. Орсууд хүртэл бидэнд дургу. Солонгосууд тий яаж одоо монголчууд дайрч орж тэр хүчирхийлж одоо юу гэдгийг устгаж шатааж байсныг бичсэн байдаг тийм үү. Хятадууд ч гэсэн түүхээ сайхан бичсэн байдаг. Тэгэхээр монгол хүн одоо юу гэдгийг түүхээрээ бахархдаг ингэдэг тэгдэг гэдэг нь жоохон нэг тийм балмад итгээдийн яриа юм байгаа. Өөрөөр зүрх сэтгэл жоохон муутай хүн гэсэн үг. Өөр юмд анхаарах хэрэгтэй байгаа юм. Соёл урлаг одоо хийж бүтээх юм. Тэгэхгүй бол түүхээ ярих юм бол бид нар одоо юу гэдгийг жоохон ичмэр байдیں۔ За би хувьдаа одоо юу гэдгийг тэр хотыг ингэ шатаасан матаасан гэж ярихаар одоо юу гэдгийг би тийм хүн билүү гэж бас боддог байхгүй. Миний зүрх сэтгэл өөрчлөгдсөн ч юм уу хиймэрхүү юм ба. За ямар ч улсад олон гэмт хэрэг олж илрүүлсэн, шийдвэрлсэн цагдаа зэрэг алав дэвшиж байх ёстой гэж нэг тийм сайн үг биччихсэн тий. Яхавагийн гэрчүүд гэмт хэрэг бэлгийн хүчирхийлэл хийх нь цаг хугацааны асуудал юм. Учир нь номлогч хийж байгаа сүмийн тэргүүн хүн лам шиг сахилдан биш юм. Одоо эмэгтэй хүмүүстэй ороослохгүй гэсэн юм бол байхгүй. Тэд нар болохоор улсын дотор улс хийж ийм тийм илүү дутуу юм номлоод тэгээд хүүхэн мөнхөнтэй орооцолдож байгаа. Зүгээр л нэг тийм сонин одоо юу гэдгийг исламын шашнаас ялгархгүй юм гэсэн юм ярих гэдэг. За англи хэлний бүлий гэсэн үг байдаг. Энэ нь болохоор монгол хэлэнд баалах гэж хэлж болно. Танхаа балмад явдал дээрлэх зовоох эсвэл бүр булаах гэсэн үгтэй их ойр төстэй юм шиг. Юм л булаагаад авчвал тэр одоо дээрлэхэж байна гэсэн үг шүү дээ. За санамж залхуу зан залуугаасаа балмад зан балчраасаа гэж байгаа. Англи хэлний энэ нэг мессежээс ирээд би нэг засахгүй одоо юу гэдгийг хурдан түргэн өргөжлөх хэрэгтэй байна гэж би одоо. За англи зураг тавьсан байна. Энэ болохоор энтх санскрит хэлэнд бал гэсэн үг ямар утгатай байдığım бэ гэж. Энэ дөр болохоор балаа гэх юм бол хүүхэд гэж байгаа. Бас хүч гэж байгаа. Тэгээд баля гэх юм бол балчир нас буюу childhood гэж байгаа. Тэгээд энэ нөгөө нэг англиар хэлж болдгоо нэг үг байдаг. Gap map гэж хэлээд байдаг. Монгол хэлээр бол хэлж болно. Ягаад гэвэл захим засаглалт нь хөгжөөгүй. Энэ бол нөгөө нэг ир эрхтнэрээ хүчирхийлэх асуудал юм. За балаа гэх юм бол одоо хүч тамир тэнхээ гэсэн утгатай үг байдаг байна. За англи хэлний mock гэсэн үг байгаа. Урам зоригийг мөхөөх гэсэн үг. Монгол хэлэн дээр mock бол мөхөөх. Булай болгох, доромжлох гэсэн үг байна. За энийг домгийг ярьж өгье. Баалын домгийг. Кананчуудын домог зүйд үржил шим, бороо хурын эзэн Баал өөрийгөө бурхтын хаан гэж зарлаад үхлийн бурхан Мотыг тулаан дуудаж тулалдаад ялагддаг. Өөрөөр хэлбэл бүх бурхтны хаан баймаар байна. Гэтэл чи үхэл гээд нэг нөхөр яваад байна тийм үү. Тэгэхээр би бас үхлийг шийддэг баймаар байна гэд тулаан дуудаж байгаа. Ангийн охин тэнгэр Анат Баалын өшөөг авч байна гэд Мотыг агнаж бие цогцыг нь олон хэсэг хувааж амтан дижээж буталж шатааж чандрын тариан талбай далайн усанд цацаж үгүй хийдэг. Баал ахин ам орж сэргээд байтал Мот өөрийн биеийг цуглуулж ахин сэргээдэг. Ийхүү ахин дахин тулалдаж бие биеэ түр тийм үгүй хийдэг. Наран ээж ирээд Мотод хандан Мотыг араас нь унших юм бол том гэж байгаа. Дүүтэйгээ битгий хэрэлдээд бай.
эцэг ээл чинь уурлвал чиний эрх мэдэл хүчийг хураагаад авчихна шүү гэдэг. Өөрөөр хэлбэл тэр мод гэд нөхөрт тэр үхлийнх нь хүчийг нь эцгээс нь өгсөн байдаг. Ээл бурханаас. Үхэл тэгвэл наад Баал чинь тэр өөрийн газрын Синтидэ хаалт дотор Деважингийн орондоо бурхтын эзэн байг гэд энхүү үхэл амьдрал хоёр Баал мод хоёр газар дээр ээжлэх болсон гэжээ. Нэг хэсэг одоо ингээл өржил шим ингээл хөгжил байгаа л тэнгуудаа дараа нь сүрэл болоод тэгэл нэг хөгжөөл сүрэл тиймэрхүү юм болдог гэсэн юм ярих гэдэг. Энд хүний оюунд үүрлсэн бурхад болон нийгмийн дарамт эзэн Баалаас хүчтэй зүйлс энэ хорвоо дээр байгальд бий гэдгийг сануулахыг оролдов. Өөрөөр хэлбэл ингээд нийгэм хүчтэй юм шиг бодолч байгаль бас хүчтэй юм шиг гэсэн юм ярих гэдэг. Энэ бүлгийн гол утга санаа бол анхаарал болгоомж буюу анат Баал нар юм а гэж. Мот араас нь унших юм бол том гин энэ англи хэлний дүүм буюу сүрэл шиг бөгөөд TM гэх юм бол одоо монгол хэлний тамч гэж ойлгож болно. Гэхдээ мот бол шуудлал муутгах, ялзруулах, эвдэх сүйтгэх гэсэн үг байх шиг байгаа юм. Дээрх зохиолыг сонсоод монгол хүний логикоор бол ангийн тэнгэр Анат нь Анчин хаан буюу Эрлэг хаан үхлийн бурхны охин шиг байна. Өөрөөр хэлбэл Эрлэг хааны охтуудын нэг нь Баал дурлцсан шиг байна. Тиймээс Анат эцгээ хөнөөх гэж оролдсон боловч үхэл мөнх учраас ахаад сэргээд ирсэн шиг. Монгол Эрлэг хааны Маратай төстэй нэг зүйл бол олон охидтой хаалтан дотор хандмаануудтай байдаг явдал юм. За энэ зураг тавьсан байна. Эрлэг хаан Сирт Браут гэсэн хүний зурсан. Эрлэг хаан байна. Охтууд нь ингээд тойроод байж гин. Эрлэг хаан хүүтэй гэж дуулдаггүй. Одоо мөнхийн амьдралтай хүчрхэг нэгэн хүүтэй болох ямар хэрэгтэй юм бэ гэж аахгүй. Эрх мэдлээ хуваалцаад хоорондоо одоо хэрэлдэх хэрэг гарна. Тэгэхээр хүүтэй байдаггүй. За наран ээж Канан хэлэнд шавшуу гэдэг. Хэрүүлээ зогсоохыг шаардаж Баалын талд байдаг шалтгаан бол Монгол оронд нар наашилж халуун дулаан болох үед бороо хуруу орж аянга цагтаг явдал юм. Одоо зум болохоор л ингээл аянга цагтаг шүү дээ. Өөрөөр хэлбэл логикоор бол гэж байгаа. Наран ээж аянганы бурхны ээж байдаг. Баалын ээж гэсэн үг. Учир, логик гэд зураад байгаа, дүрслээд байгаа тийм бөөнхий гэрэлтэй зүйл бол наран ээжийн хүүдээ өгсөн хүч, энерги, бэлэг, зэвсэг юм а гэж. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.